Бид баян зүрхтүүрийн баян өвдөөгчд. Үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ эрүүл мэндийн цай үйлдвэрлэлээр Монголдо анхдагч Topus компанийг онцолж байна. Ингээд Topus компанитай хамтдаа танилццгаая. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн өсрөнгөө хөгжлийн нөлөөгөөр хүрээлэн байгаа орчны бохирдол өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, дэлхийн улс орнууд эдгээрийн муу нөлөөллийг сааруулах талаар дор бүрний арга хэмжээ авч байгаа энэ үед болцоо цэцэг хэмээх эрүүл мэндэд нэгэн ашиг тустай ургамал анхаарал татах болсон. Учир нь буцаа цэцэг нь 28 амин дэм, 32 химийн элементээр баялаг, зүрх судасны тогтолцоог хамгаалж дархлаа сайжруулахаас гадна мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг итвэлжүүлэх цусны даралт, холестерины хэмжээг бууруулдаг байна. Тэгвэл өдгөө манай улсад үндэсний үйлдвэрлэгч Topus компани хүн амынхаа эрүүл мэндийн төлөө болцоо цэцгийн цай үйлдвэрлэж дотоодын зах зээлдээ нийлүүлсээр байна. Манайх яг энэ төрлийн бүтээгдэхүүнээр бол анхдагч. Хэдэн жилийн өмнө эмчилгээний хуурай цайны 40% Topus барьж гинэ гэсэн мэдээлэл өгчээсэн. За сүүлийн хэдэн жил бол нэг Монгол улсын шилдэг компаниуд орцсон явж байгаа. Болцоо цэцгийн цай ууж байгаа хүн хизээч хар тавдар тусахгүй өдөрт 2 стакан ууж яхад. Энэ бол олон улсын холбооны докторуудын, профессоруудын судалгаагаар батлагдсан. Topus компани хуурай цай үйлдвэрлэлийн цех нь хатааж бэлдсэн хуурай цайг минутанд 50 ширхгээр нь пакетлах хүчин чадалтай 2 төхөөрөмжтэй. За энд хуурай цайг үйлдвэр явцад ямар нэгэн алдаа гарсан эсхийг шалгана. Эндээс савлагдах өрөөрөө шилжснээр эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог байна. За эднийх болцоо цэцгийн ургамлаа цайны хамгийн зөв технологи болох ногоон цайхны технологиор савлаж 100% байгалийн түүхий дээр эмчилгээний цай үйлдвэрлэж ард иргэдийн хүртээл болгосоор байна. Энэ ч одоо хадгалж авчаад тэгээд барыг сарж хогтой шүү дээ. Ингэж яг удаан туу. Бараа мараа ороод улмал удаа шиг л да. Айлуулт чигнээс хамгаална. Чигтэй ийм болохгүй тэгэл илжих нь ордог. Яг ногоон цайг хийх ёстой юм. Учир нь шарлуулж өнгө оруулахын тулд бага зэргийн ялзралт явагддаг. Тэр ялзралтаас хар цай үүсдэг. Тэгвэл энэ ялзралтын үед элдв бактериуд үржиж биеинд муу нөлөө үзүүлэх хэмжээнд очдог. Дэлхийн хамгийн шилдэг технологи бол ногооноор нь хатаагаад ногооноор нь савлах. Topus компани энэ хугацаанд болцоо цэцгийн цэцэг болоод навч ишийг нь ашиглан хуурай цай үйлдвэрлэж байсан бол шинээр инулентэй цэврусыг үйлдвэрлэлтэд нэвтрүүлжээ. Шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд 2 сарын хугацаанд судалгаа шинжилгээ хийгдсэн үндсэндээр инулентэй цэврус хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болжээ. Нэн цэвэр зөөл ус гарч байгаа одоохондоо. Тэ. 8 дахь шүүлтүр маань шүүгдээд нэн цэвэр зөөлөн ус гэдэг шинжилгээнд үгээ гарч ирсэн. Дараагийнх нь болохоор инулентэй цэвэр ус гэдэг цайгаа хамтлаад одоо амтлагаа маягаар явуулж байгаа. Энэ булчуунаас ялгаж авдаг инулин гэдэг зүйлийг шингэн хэлбэрт оруулж байгалийн одоо инсулинийг үйлдвэрлэж эхэлж байна. Энэ ямар учиртай гэвэл сахарын чихрийн шижинтэй болон бусад хүмүүс, эрүүл хүмүүс хэрэглэх ёстой өдрийн нормыг тогтоодсон тийм юм байна. Хэрвээ бид энийг бүгдээрээ хэрэглэх юм бол бүгд л чихрийн шижингүй байх хэрэгтэй байна. Ойр улшихуйн үйл ажиллагааг биологийн хувьд нь, физиологийн хувьд нь дэмжиж байдаг. Биологийн үйл ажиллагааг нь ойр улшихуйн дэмждэг. Тийм учраас ойр улшихуйн эргэж сэргэдэг. Энэ инулин гэдэг юм бол маш чухал юм аа. 8 давхар шүүлтүрээр шүүгдэж байгаа усаа. Эхнийх нь болохоор утсан шүүлтүр, дараагийнх нь цаасан шүүлтүр, нүүрсэн шүүлтүр, тэгээ мембран шүүлтүр, тэгээ 3 давхар шүүлтүрүүдээр ингээд шүүгдээд гараад ультра ягаан хит туяагаар туяагдаад тэгээ цэвэр ус маань танкнд ороод танкнд инулинтэй усаа найруулад хамгийн ихний дамжлага энэ болж байгаа. Дараагийн дамжлага болохоор хөргөх танкн дээр ирнэ. Хөргөх танкн дээрээс савлгааны машиндгаа манай ус яваад тэгээ савлагдаад бүглэгдөөд тэгээ яарилх маань нагдаад пакетны машинаараа гараад ингээд нэг 7 дамжлагаар нэг хэд бол манай цэвэр ус гарч байгаа.
Булцуу цэцгэнд инсулинийг орлон түүний хэвийн хэмжээг тэнцвэржүүлэгч инулийн мөн хүний бие дэх элементүүдийг зохистой хэмжээнд нь барих үүрэгтэй пектин ихээр агуулгаддаг байна. За тиймээс эдний хамт олон эхний ээлжинд инулинтэй цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэж байгаа бол цаашид пектинтэй цэвэр ус болоод эрүүл мэндийн хоолыг үйлдвэрлэхээр судалгааны ажил хийгдэж байгаа юм а. За энэ мэдчлэн Topius компани хамт олон 2016 онд багтаан 30 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна. Бид шингийн хэлбэрээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж. Гэтэл хоол хүнс чинь дутагдаад эхлэв шүү дээ. Хүн үйлснэ. Хоолоор нь бас дэмжүүлэх гэсэн бодлого ажиллаа л да. Оноос өмнө бид эрүүл мэндийн хоол үйлдвэрлэнэ. Энэ хоол нь бол маш их өндөр тэжээллэг чанартай. Тэгээд дээр нь 60 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлж эмчилдэг тийм хоолыг хий. Цайтай адилхан л да инулинтэй ус гэдэг нь болох тэр ерөөсөө хүний биеийн 66 өвчин, уул нь бол 66 өвчнөөс урьдчилан сэргийлэх тийм эрүүл мэндийн услал гаргаж байгаа ер нь бол тий. Булцуу цэцгийн цайны гол түүхийд болох булцуу цэцгийг Topius компани 2011 оноос эх орондоо тариалж эхэлжээ. Оросын албаны улсаас булцуу цэцгийн цайны ургамлын үрийг оруулж ирэн Сэлэнг аймгийн Түшиг сумд нэг га талбайд тариалж байсан бол одоо эднийх тариалангийн талбайгаа нэмэгдүүлэн 5 га талбайд булцуу цэцгийг тариалж байна. Эрүүл мэндийн дэлхийд номер 1 ургамлын хажуу зогсож байна. Энэ бол булцуу цэцэг. Энэ 28 аминд 32 хэмээн элемент агуулгдсан дэлхийд номер 1-ээс зарлагдсан ийм ургамал байна. Нийт 66 өвчнөөс урьдчилан сэргийлдэг 28 аминд 32 хэмээн элемент агуулсан ийм ургамал. За бид сая нэлээд наривчилж үзлээ л дээ. Булцуу нь хэр зэрэг ургаж гин үү? Ерөнхийдөө хэр зэрэг ургаж гин үү гэдэг ухаж суулж барьж үзлээ. Болцооны ургаж гин. Одоо бол бид хороолтонд орно л доо. Хороолтонд орохын тулд бид эхлээд дээдлийн авна, иш навчин. Сүүлд нэлээд байлгаж байгаад булцуугаар юм хийдэг. Булцууг нь авч хүйтнээрч эхлэхэд дээдлийн авцсан хойд булцуун томордог. Одоогийн байдлаар булцууныг иймэрхүү л байна. Нийт нэлээд олон гаа байгаа. Энд хар буурцаг, туршилтын шугамар тарьж байна. Эрдэн шиш тарьж байна. Гэх мэтийн одоо эмчилгээний зориулалттай ургамлууд хошуу удаа гэдэг тэрийг тарьж байна. Бүгдийг тарьж үзэж байна л да. Бидний үндсэн зорилго бол эмчилгээний гадаад дотоодын дэлхийд нэрд гарсан эмчилгээний ургамлуудыг харимлжуулах бодлоготой ажилладаг. Гэр бүлийн өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан дэлхийн номер 1 эмийн ургамал болох булцуу цэцгийн цаг ууж эрүүл мэндээ энгийнээр хамгаалахыг хүсвэл үзэгч та 8806 2027 9688 2027 дугаарын утсаар Topius компанитай холбогдох боломжтой. Харин хүний биед нэг ашигтай ургамлуудыг эх орондоо тармилжуулан биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого барин ажиллаж байгаа Topius компани хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Манай компани цаашдын зорилго бол дэлхийн болон Монголын дэлхийд нэрд гарсан эмийн эмчилгээний ургамлуудыг таримлжуулах бодлоготой байдаг. Бид бүгдээрээ эхлээд эрүүл байцгаая. Бид бүгдээрээ хоорондоо эвтэй байцгаая урган сайн шүү дээ. Бид бүгдээрээ ихийг хүсэж, ихийг мөрөөдөж амьдарцгаая да. Тэгвэл бидний үйлс хангалттай бүтнэ. Бид хүрхгүй газаргүй, хүрхгүй оргилгүй, хүрхгүй хөгжилгүй болох юм шүү. Баялаг бүтээгчдийн дэмжин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид дэлхийн номер 1 эмийн ургамал болох булцуу цэцгээр цай болон бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байгаа Topius компаниг үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. Баялаг бүтээгчдийн дэмжин нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Монгол өөрчлөлт миний гэрээ.